энэ одоо Монголоос өөр Монголын хөх эмнэлгүүд рүү урсж байгаа энэ мөнгө урсгалыг зогсоох тал дээр би зөв санаа зовж яваамаа. Зогсоох одоо энэ тэгэхгүй бол одоо энэ хөх хот руу чи маш олон монголчууд би яг одоо тоо хэлж чадахгүй. Бас юм ярил тодорхой тоо хэлэхгүй бол те багцаагаар бол өдөрт одоо хэдэн зуун очиж байна. Өдөрт 7 нислэг байна. Air China-гийн мөн Aero Mongolia-гийн 3 нислэг, Miat-ийн 3 нислэг гих мэтчлэн тэгээ замын үүдээр гих мэтчлийн маш их ийм мөнгө урсгал одоо өөр Монголд алдж байна гэсэн үг шүү дээ бид нар. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарыг эндээ байж агаад хүн өөрөө тэр зөв оншоо тогтоолох шүү дээ ядаж. Энэний тал дээр би Батчуугар сайдтай энэ дээр анхаарал хандуулаач хамтарч ажиллая гэдэг саналыг тавих гэдэг байгаа байхгүй. Миний хэлээд байгаа санаа бол ердөө л ойрхон амархан. Энэ бол өөр Монголын одоо хараат 1 2 мөн одоо үе мөш нуруу нугасны манайхаар бол гэмтлийн имлэгийн төрөлдсөн. Хойд бүстэй нэгт ордог энэ имлэг манай ерөнхий консулын газар ханддیں۔ Бидэртэй хамтарч ажиллаач. Монголоос ирж байгаа энэ хүмүүсээ манай имлэг рүү ингэж хандуулаач, ирүүлээч гэсэн утгатай ханддаг байхгүй. Миний бодол эсэргээрээ би уриалж тэр имлэг рүү авчрахаас илүү тэр имлэгүүдийг Монголын нэг имлэгтэй холбоод өгчмөр байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь би баталгаатай юм ярьж байгаа. 10 хүний 4 5 нь худлаа онцтой очиод байна. Эндээс Монголоос хавдартай гэдэг. Хавдар маш их очиж байна. Инхээр 3 хоногийн дараа тэр хүн хавдаргүй гэж шинжилгээ гарчхаар тэр хооронд асар их зардал чирэгдэл сэтгэл санааны хямрал тэр үнээд дагаад ар гэрийнхэн тийм үстэй. Би өөрөө бас өвчин тусч хорт хавдартай тэмцээд бас даваад гарсан. Учираас энэ зовлонгийн мэддэг. Би нэг л өөрөө ийм пост оруулсан шүү дээ. Ямар ч жаргалтай хүн эмнэлгээр явахгүй гэж. Тийм учраас миний хэлээд байгаа санаа бол тэр улсын эмнэлгүүдийг Монголын нэг эмнэлэгтэй холбоод тийшээ явхад би явдлаа гэхэд одоо нэг хүн дагуулж явна. Очоод шинжилгээний мөнгө, орчуулагчийн мөнгө, хоол, буудал ингээд 4-5 сая төгрөг гарчиж байгаа байхгүй юу? Инхээр CT жишээ нь энд нэг эмнэлэгт 300 мянган төгрөгөөр авж байгаа бол 600 мянган төгрөгөөр хамаагүй тэрийг аав гэж байгаа. Бизнес юм чинь тийм үстэй юм чинь нэг өсний бизнес болчих штэ. Тэгснээрээ тэр хувийн эмнэлэг юм уу хариуцлагатай байна. Энийгээ доктортой явуулахын тулд тэгээ тэр эмнэлгийнхаа одоо төвийг тэнд нь байгуулаа. Тэр эмнэлэгтээ дараа нэмжлэгээ совилгоо хийхээр бол тэр эмнэлэг рүүгээ очиход Монгол шинжилүүлсэн тэр хариу нь дахиж очиод шинжилгээ өгөхгүй ийм асуудал واخгүй. Тэгэхээр би тэр CT 300 мянгаар үзэж байгаа бол компьютер 600 мянгаар үзүүл гэж байгаа واخгүй. Тэгэхээр хөх хотод очиод 4-5 сая төгрөг алдаж байхаар эндээ 600 мянган төгрөгөөр оншоо тогтоолгоч байгаа واخгүй. Оншийг хэн тогтоох юм? Тэр улсын эмнэлгийн эмчтрийн зөвлөгөөнөөр нь энд шинжилгээний зургийг аваад цахимаар явууллаа. Тэндээ эмчтрийн зөвлөгөөнөөрөө ороод энэ хүн хавдартай байна, хавдаргүй байна гэдгийг өгчих юм бол юугаач мэдэхгүй, оншооч мэдэхгүй тийшээ очиж 4-5 сая төгрөгөөр зарж байхаар Монголдо 600 за бүр сая төгрөгөөр ингээд оншоо мэдээд авчна. Би энэ бодиттой юу яаж байгаа? Хэрвээ өсөх юм бол тэр очсон аль эмнэлэгт одоо буруу зөрүү онцтоод очив гих хүмүүстэй очиод яриа авах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Энэ бол баримттай. Эрүүл мэндийн сайдд хэлэх гээд байгаа юм байна тийм. Тэ эрүүл мэндийн сайдд энэ асуудлыг би тавиад миний шийдэх асуудал биш шүү дээ. Би тэгэхээр энийг бодлоготоо оруулаач. Монгол юугаар зохицуултыг хийж өгөөч. Худлаа тодорч байна. Мэдээж энэ би бүгдийг гэж хэлээгүй шүү. Бас хариулт ихгүй бол бас эмчнэрийгээ бүгдийг өгөөцгсөн болно тийм ээ. Энэ дээр бас тодорхой хэмжээний мэдлэг чадвар шаардах ажил юм. Тэгэхээр ийм бодиттой зүйлүүд байгаа учраас би Монгол хүн эрүүл агасаал гэдэг үүднээс би явж штэ. Тэрнээс би тэр уршаа энийг боддгоо байсан бол уршаага урсгал яваад очоод та энэ эмнэлэгт үзүүлж хэлгээл яваад штэ. Тийм учраас миний уршаа яваад байгаа мөнгийг Монголдо юмч. Дээрээс нэг асуудал байна. Бас л миний шийдэх асуудал би санал тавих гэж байна. Тэр 200-300 сая хүн хэрглэж байгаа. Тэр зүрхний юм даралтын юм. Бүгд хэрглэж байна. Хятад бол энэ хүнсний аюулгүй байдал болон энэ эрүүл мэндийн ийм тал дээрээ бол маш чанга хатуу чанга хуйлтаа болсон юм. Тэгэхээр эмийн асуудал гэдэг баталгаатай байдаг.
Тэгэхээр би бас хятад юм сурталчлаагүй. Одоо тийшээ имээд захиад ахуулж байгаа маш олон хүмүүс байгаа. Дандаа даралтын юм. Гэхдээ тэгэхээр ингээд нийтлэг байдаг энэ юунд гарал үүсэл нь тодорхой энэ имийг энэ хөршөөсөө аваад хэрэглэх юм бол тэр хүн 200 сая хүн өөрсдөө хэрэгжилж байгаа юм гэж би хэлээд байхгүй. Тэрнээс би хятад имийг сурталчлаагүй. Хүний биед зөгцсөн ийм баталгаатай хууль ёсны хуулийн чанга байдаг учраас би энийг бас Бачугар сайдд хэлэх гээд бид хоёр уулзна гэж тохироод ирсэн байна. Энийг энэ эрүүл мэндийн бодлогод оруулаад яваасаа л гэж би зүгээр санал солилцох гэж яваа. Тэрнээс миний шийдэх асуудал биш. Минийхаар бол энэ асуудлуудыг Монгол иргэдээс мөнгөний баг гаргаад үе мөчний хагалгаанд орж байгаа маш олон хүмүүс байгаа очиж. Тэгээд тэр хүмүүс бас л онгоц юугаар явна. Бөөн зардал. Тэгэхээр тэр эмнэлгийн зургийн энд аваад тэр эмнэлэг рүүгээ үе мөч нуруу нугасны дээр хараат 2 гэдэг эмнэлэг рүү явуулчих хэрэгтэй. Тэгэхээр тэр эмнэлэг нь энэ хүний хагалгаа их шаардлагатай байна, ийм уг шаардлагатай байна, яс ургасан байна, тэгсэн байна гэдгийг бодиттой хэлээд өгчих байхгүй. Инхээр Монголдо байж байгаа асуудлаа шийдчих юмыг л хөөцөлдөд байгаа.